Сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төвөөс эрхлэн төлөвлөж буй Момшигийн бодлогын бодлоод Японы засгийн газрын тэлхийд шалгалт буюу Момши шалгалтын 2019 оны материал Космос техникийн коллеж оюутан физик бодлого болон гэсэн чинь ийм бодлого байна. Цахилгаан хэлхийний хэлхий өгсөн байна тий. За зурагт үзүүлсэн цахилгаан хэлхийг бодож үзье. 24 байл болон 6 байлтын 2 материал байна. Материалын тод зэргүүлсийг үл татж болно. R1, R2, R3 зэргүүлсэлт маань бүгдээ 15%. Анх тэгээд нь S түлхүүр задгай нээлттэй байж гинэ. За тэгэх юм бол эхлийнх нь I-ны гүйдлийг олно. Хоёрт нь хэлхээний нийт чадлыг олно. Гуравт нь болохоор хэрвээ энэ S түлхүүрийг хаасан гэх юм бол I3 гүйдлийг олно гэсэн. Тийм бодлого байна. За эхний хоёр нь бол амархан гараад ирэх байх гэж бодох юм. Эхлээд тийм үү S түлхүүр нээлттэй байна гэдэг чинь энэгээр хэлхээ битүүрийг байгаа юм чинь гүйдлэхгүй ихгүй шүү дээ. Тэгэхээр эндээс одоо 6 байлт болон нэмхийн эндэлтэй хасхны эндэлтэй ш тийм үү. Уртаас нь нэмхийн гарлаа, гүйдэл гарлаа гэсэн чинь гарах арга байхгүй. Хэлхийн задгай. Тэгээ ийшээ гүйдэл явахгүй, ийшээ буцаад гүйдэл ирэхгүй те. Битүүрийг юм чинь. Тэгэхээр би ерөөсөө энэ доотлын хэсгийг болохоор тэр чигээр байхгүй юм шиг бодож болно гэсэн үг шүү дээ. S түлхүүр нээлттэй үед бол те. Тэгэд яах юм. Эндээс ерөөсөө нэг 24 байлтын нэг гүйдэл гарлаа, R1 эсэргүүцлээр орлоо, R3 эсэргүүцлээр орлоо. Ингээд буцаад ирлээ. Ерөөсөө л яах юм. R1, R3 гэсэн хоёр эсрүүцэл хоорондоо цуваа холболттой. Энд дээр 24 байлтын чадaltaй 24 байлтын нэг батарейтай ийм л бодлого өстэй. Тэгэхээр яхаа I-ны гүйдлийг олно. Ерөөсөө цуваа үед болохоор шууд нэмж шүү дээ. Эсэргүүцлийг цуваа үед шууд нэмнэ. Зэрэгцээх юм бол руугаар нэмнэ. Цуваа үед болохоор шууд нэмнэ. Энэ нь 15%, нөгөөд нь 15%. Шууд нэмлээ. R ерөнхийн болохоор 30% эсэргүүцэлтэй байна. Тэгмүүдээ хэлхээний үед би уудын цүү ER гэж нэг омын хэл биелнэ те. Омын хэл тавьчих. Омын хэлээд авахаар хүчтэл нь болохоор 24 байлт. Тэнцүү I гэд гүйдэл гүйж байгаа. Тэрийг нь болохоор 30 омын эсэргүүцэлтэй. 30-ыг нь хуваахад өгчөөр I тэнцүү 24-ийг хуваах нь 30. Дэл дотлоос нь 3-ыг дарч идэх үү. Тэгэх юм бол энэ 8-ыг хуваах нь 10 болоод ерөөсөө 0.8 боллоо. Энд ерөөсөө 0.8 ампер гүйдэл гүйх юм байна. Эндээс 0.8 ампер гарчаад тий. Тэр нь I1 байгаа. Энэгээр эрэхтэй энэ дээр I3 ч гэсэн бас л яах юм 0.8-аар ш тийм ампераар нөгөө югдүүлээ. Хэлхээ ерөөсөө салаагүй гам чин гүйдэл нь ерөөсөө салахгүй. Тэр чигээрээ 0.8-аар явжаал буцаад ишиг ирээд байна тий. За хоёрт нь болохоор гэсэн чинь төлөлийн нийт чадлыг олно. Нийт чадлыг нь олохтой яах юм. Тус бүрийн чадлыг олоод нэмсэн ч болно. Эсвэл саяхан нөгөө R ерөнхий тэнцүү 30 ом гэдэг хэрэглээд хийсэн шил шүү дээ. Югдүүлээ. Хэлхээний ажил гэдэг бол UIT байх хэвээр. Тэгэнгүүтээ уудын цүү ER гэдэг нөгөө омын хуулийг ашиглаад E квадрат R тэгж болгож болно. Эсвэл яхаа U квадратыг хуваах нь R тэгж болгож болно тийм үү. Тэгээд чадал гэдэг чинь өөрөө ажлыг хуваах нь хугацаа байх хэвээр юм чинь бүгдийг ингэс нь тэнүүдэнд дарагдаад UE байж болно, E квадрат R байж болно. Эсвэл U квадратыг хуваах нь R ч болчихлоо шүү дээ. Бид нар тэгээд юу юм U-г нь болохоор 24 байл гэж мэдчихэж байгаа. I-г нь болохоор 0.8 ампер гэж мэдчихэж байгаа. R-г нь болохоор 30 ом ерхий эсрэг гэж мэдчихэж байгаа. Тэгэхээр алиг нь ч тийм үү. Энэ 3 томьёоны алиг нь хэрэгж болж байна. Гэхдээ үгдүүлээ. Ерөөсөө уугийг нь хэрэгж бодвол P тэнцүү тэнцүү 24 байлтыг үрждэг нь 0.8 ампер. Тэгээ гасаж байгаа нөхцөл маань юу лээ? Нэгж маань болохоор ватт дараа тий 24-ийг 0.8-аар үрж ирээд үрждэг нь 0.8 тэнцүү 2 3-ыг саналаа 16 19 таслыг нь тавиад 19.2 19.2 ватт. Гэхдээ манай хэрэг болохоор round of your answer to two significant figure гэдэг. Хоёр оронтой болгож ойролцоолоорой гэсэн байгаа юм чинь 19.2-ыг нь ойролцоолоод 1.9-ийг үрждэг нь 11 зэрэг гэж тавьчихсан. 1.9-ийг үрждэг нь 11 зэрэг ватт. Тэгж нөгөө хоёр оронтой болоод байгаа байхгүй тий. За гуравт нь болохоор S түлхүүрийг одоо хаачиж байгаа юм. Тийм үү? S түлхүүрийг хаасан үед яхаа R3 эсэргүүцлэр гүйдэл I3-ыг олно гэсэн байна. За энэ тохиолдолд яах вэ гэж байна. Энэ тохиолдолд болохоор нөгөө өмнөх шиг амархан бодгоо бэлчин тий. Өмнө нь болохоор ерөөс доотлыг байхгүй юм шиг бодож болно шүү дээ. Энд нэг эсэргүүцэл, энд нэг эсэргүүцэл гэж дуусаа штэ гэжсэн бол одоо энийг хаачаар нэгэн чисэнгүйлгүй нэ болчихтой. За эндээс болохоор 24 вольтоос ишгээ гүйдэл гарлаа. Эндээс 6-аас бас ийхэн ишгээ гүйдэл гарлаа. Уртаас нь гүйдэл гарна тийм үү? Урт нь нэмэх нь богино нь болохоор хасах маань. Тэгээ уртаас нь гүйдэл гарна, уртаас нь гүйдэл гарна. Ишгээ нэг гүйдэл гарлаа. Тэрийг болохоор I1 гэдэг нэрлэжээ тийм. Ишгээ нэг I1 гүйдэл гүйлээ. Нөгөөдгнөөс нь болохоор ишгээ яг нь энэ I2 ишгээ буцаж орж ирэх юм а. За эндээс I2 гүйдэл гарна гэж тийм. Энд ишгээ I2 нь гарч ирлээ. Ишгээ I1 нь явлаа. За тэгээд I3-ын оронд ерөөсөө юу гэж үжидэггүй. I1-ээс гасдаг нь I3 л явчихгүй.
I2 гэвчихгүй. Тэ ийшээгээ I1 гүйдэлгүй нөгөө тийшээгээ I2 гүйдэлгүй нэ гэвч чинь тэгвэл эндээс ерөөсөө ийшээгээ I1-ээс нь I2 гүйдэлгүй нэ л гэвчих тэ. За тэгэх юм болохоор Киркопов чинь Киркопов болохоор яадаг вэ? Эхлээд чиглэлээ сонгож авах хэрэгтэй тийм үү? Цагийн зүйн дагуу юм уу, эсрэг юм уу? Нэг чиглэлээ сонгож авах хэрэгтэй. За тэгээд яг юм нэг талд нь болохоор нөгөө цахилгаан хөдлөгч хүчүүдээ тийм. Энд дэр болохоор ингэж эргэж ийна гэхээрээ яг юм эргэлдээд ийшгээ ирнэ шүү тийм үү? Тэгэхээр энэ цахилгаан хөдлөгч хүчний нөгөө нэмэх хасах нь зүг таарж байна тийм. Гүйл гарч байгаа жилтэйгээ яг таарж давхцаж шүү. Тэгэхээр нэмэхээр нь аа гэсэн үг. Нэмэх 24 байлтай шаглаа. Тэнцүү нэг талдаа цахилгаан хөдлөгч хүчнүүдээ Киркопчод нөгөө талд нь болохоор бахан нөгөө ER-уудыгаа ER гэсэн юмудаа. Энд дэр болохоор яг ийшээгээ I1-ийн тийм үү чиглэл нь давхцаж гин үү? Давхцаж гин. Тэгэхээр нэмэхээр нь I1 R1 гэдэг явчих. I1 R1 чиг шалгуулахтай бүгдээрээ л 15 юм чинь тийм I1 R гэж. Хоёрт нь нэмдэн гэснээр R3-аараа гүйж байгаа гүйдлэгээ би болохоор I1-ээс нь I2 гэж чигсэн шүү дээ тийм үү? Тэгээ энийг R1 тавьчих. Тэгэнгүүт болохоор энэ нөгөө чиглэлийг ингээд авцсан байгаа юм чинь энэ дээр бас яхаа энэ доошгоо гүйж байгаа гэхээр энэ ингээд ингэж тойрно гэхээр нөгөө ийгээрээ л гэсэн үг. Тэгээд буцаа задлаа авчих юм бол хоёр ширхэг I1 R-тай хастан I2 R-тай юм тий. За доотлол дээр нь болохоор за дахиад чиглэлийг ингээд авчих юм бол энэ ингэж эргэлтний гэхээр энэ дээр дахиад харж байгаа тийм үү. Тэгвэл нэмхэн 6 байлт юм байна. Хасах 6 гэвчихгүй гэсэн. Тэнцүү нөгөө талаас болохоор энэ дээр яг одоо нөгөө чиглэн зөрж байгаа байхгүй. Ингэж тойрж гинэ гэд ийшгээ эргэх гэсэн чинь нөгөө хүйдэл нь болохоор ийшгээ явж байгаа шүү дээ. Тэр би нэг бол хасахтайгаар авчих чинь. Хасахтайгаар тэгснэ гүйдэл нь болохоор I3 буюу I1-ээс нь I2-тай энэ дээр R3 гэж бичиж болно. Гэхдээ бүгдээ 15 юм чинь. 15 он юм чинь R-аар нь тавьчих тий. Нэг нь энэ байна. Нөгөөх нь болохоор ингэж эргэж яхад яхаа I2 R2 бол энэгээр яг таарж байгаа юм шүү дээ тийм үү. Тэр ийгээр нь нэмхэн гэж гад I2 R гэж тавьчих. Тэгэхээр за энэ дээр болохоор хасах I1 R гарч ирнэ. Хасахын нэмхэн гээд I2 R болчих тий. Тэгвэл доотлолт артталт нь дахиад нэг нэмэх I2 R гэмэл 2 болох тавьчих. Тэгэхээр за эхнийх нь болохоор ийм төсөл юм байна. 24 тэнцүү 2 I1 R хасдаг нь I2 R. 24 тэнцүү 2 I1 хасдаг нь I2 таар. Нөгөөт нь болохоор 6 тэнцүү хасахтай нэмэхтэй гэнэ. 6 тэнцүү хасах I1 R нэмд нь 2 I2 R. Тэгээд би I-уудын л олох гэдэг юм чи ерөөсө доотлыг нь 2-оор өччихв. Доотлыг нь 2-оор өччихээр 6 байсан бол 12. Энэ дээр хасдаг нь 2 I1 R. Нэмгэн 4 I2 R болчих тээ. Тэгэд энэ тэгшлэлийгээ дээдлийнхаа тэгшлэлгээ нэмчээ. Тэ. Энэ хоёрын хооронд нэмчээ. Тэгэх юм бол яах юм? 36 тэнцүү нэмэх 2 I1 R хасах 2 I1 R гэдээ байхгүй болчих тээ. Дараа нь хасах I2 R байсан нэмгэн 4 I2 R байгаа юм чинь тэнцүү 3 I2 R юм байна. 3-т нь угаад өгчээ I2 R тэнцүү ерөөсөө 12 36 3-т байгаа тээ. Тэгснэ эн чинь өөрөө I2-ийг үржтэн эсрэгүүлэлт мөн бүгдээ 15 ом эсрэгүүлэлт байгаа шүү дээ. Тэр I2 тэнцүү ерөөсөө 12-ыг баг нь 15 юм байна. Дээдлэлт бол 3-т байгаа юм бол 4-ийг баг нь тавьчихв. Жирөө 0.8 ампер. I2 нь 0.8 юм байна. Дээдлэл дээр дахиад тавьчих тээ. Хэдүүлээ I2 R-ыг 12 гэдээ олцсон юм байна. Тэгэхээр энэ I2 R чинь болохоор энэ 12 юм байна болчих тийм үү. 24 тэнцүү 2 I1 R хасдаг нь 12 гээд хасгаар 2 нөгөө тишгээ гарлаа 36 тэнцүү 2 I1 R хоёрт нь угаагаад I1-ийг үрждэг нөгөө 15 он маань байгаа тийм үү. Тэнцүү 18 тий I1 тэнцүү 18-ыг бах нь 15 дахиад дээдлэлт бодлогын 3 тугаалаа 6-г бах нь 5 гэхээр 0.1 биш 1.2 ампер гэж байна тий. I1 тэнцүү 1.2 ампер юм байна. I2 маань болохоор 0.8 ампер юм байна. Би энэ дээр болохоор ийшээгээ I1 гүйштэй, ийшээгээ I2 гүйштэй. Тэгэхээр I3-ийнхаа ерөөсөө I1-ээс хасдаг нь I2 гээд ийшээгээ гүйж байгаагаар тавьчихъя гэсэн шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо I3 маань манай олох хэвээр хариу маань болохоор I1-ээс хасдаг нь I2 буюу 1.2-оос 0.8 гэсад 0.4 ампер гэдэг. Тэр 0.4 ампер гэж. За шинээр гарч ирсэн үг гэх юм бол юм байна. Цахилгаан хэлхээ хүчтэй батарей дотоод зэргүүцлийг нь үл тооцож болно. Ийм бүгдээ 15 ом эсэргүүцлүүд байна. Нэг түлхүүр нээлттэй хаалттай байсан тийм. Тэгээ гүйдлийнх нь хэмжээг болно. Гүйдэл нь чадал нь тэгээд нийт ерөнхий чадлыг нь болно ч гэдэг юм уу тийм үү. За Киркопов бичих дүрм нь л жоохон шинэ байсан байж магадгүй зарим хүмүүсд тийм. Бусдаараа бол амархан бодлого болно ш тийм үү. Нэплайн байла. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзъя.